Та бүхэнд SK Media үйлчилгээний шинэ бас хурдан Android TV төхөөрөмжийг зурагтай олбох заврыг танилцуулъя. Android TV төхөөрөмж нь 100 гаруй талаас эхнийх нь тэжээлийн оролт, HDMI оролтоор зурагтайгаа холбогдох, мөн лангийн холболтоор интернеттэйгээ холбогдох байгаа. Төхөөрөмжийн холболтыг хийсний дараа удирдлагын дээр байрлах улаан гэрэл анивчих хүртэл буцах болон хоом товчлуурыг зэрэг удаан дарснаар таны удирдлага Android TV төхөөрөмжтэй амжилттай холбогдно. Анхны нэвтрэлтээр зөвхөн англи хэлийг сонгох боломжтой бөгөөд та нэвтэрсний дараагаар хэлээ өөрчлөх боломжтой. Мөн төхөөрөмжийнхаа хэлийг өөрчлөхийнхаа дараагаар гэрийнхаа Wi-Fi-д холбох шаардлагатай. Та өөрийн зөвшөөрлөөр Google Assistant болон Play Store app руу нэвтрэх эсвэл алгасах боломжтой. Төхөөрөмжийн нэрийг өөрчлөөд шаардлагатай зөвшөөрлүүдийг өгч профайл үүсгэснээр таны шинэ бас хурдан Android TV төхөөрөмж ажиллахад бэлэн болно. Хэрэглэгч та Android TV төхөөрөмжөө монгол хэл болгохын хүсвэл Settings гэсний Device Preferences Language дээр байрших монгол хэсгийг сонгосноор таны Android TV төхөөрөмж монгол хэлээр ашиглах боломжтой болно.